ер нь хөрөнгөтэй айл гэвэл ямар айл гэж ойлгох вэ өөрөө? Монголчуудын өвлж ирсэн тэр нэг технологи, уламжлалт арга гэж ярьдаг. Энийг бол сүүлийн үед бол би технологи гэж ярих дуртай байгаа. Өдөр болгон шинэ гэдэг чинь л бидний ер нь яг өнөөдөр бас хийж чадахгүй байгаа. Ер нь хүнсний бүтээгдэхүүн дээр бол хамгийн чухал юм байгаа даа шүү дээ. Тэр жимстэй тараг, чихэртэй тараг, тэрний цаана тэр найрлаганд юу байгаад байна гэдэг өөрөө бас нэг асуултын нэмдэг. Энэ нөгөө гол чанар нь юунда байгаа вэ гэхээр нөгөө хөрөнгөндөө том утгаараа их сонирхолтой бөгөөд утга учиртай зүйл санагдаад байна. Хүмүүс Монгол тарганда дуртай байна. Подкастта байн хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Биднэрт ирсэн мэдээллээр дийлэнх хоолох үзэгчид маань subscribe төвчлуур дээр дараагүй байдаг учраас бидний нийтэлж байгаа мэдээллийг цаг алдалгүй үзэх боломжгүй байдаг байна. Тийм учраас та бүхнийг энэ аялалд маань нэгдэж манай багийн гишүүн болоод төвчлуур дээр дараад subscribe хийгээрэй гэж хүсэх байна. За өнөөдрийн цагаа бидэртээ зарцуулахаар энд хүрээд ирсэн байгаа танд баярлалаа гэж хэлье. Удахгүй та бидэнд баярлуулна. Ягаад гэвэл бид таны амьдралд хэрэгтэй бас мэдлэг агуулсан, дээрэс нь таны амьдралын чанарт хэрэг болж болох үс тэр ямар нэгэн мэдээллийг агуулсан нэг дугаарыг бэлдсэн байгаа. За тэгэхээр энэ ярилцлага бол их сонирхолтой. Бид монголчууд бидний хувьд бусад улс орнуудтай харьцуулах юм бол мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хэрэглэж зуршсан тийм амьдралын хэм маягтай байжгаад хотчоод одоо бид нэр яавал энэ соёлоо алдалгүйгээр Монголоо хөгжүүлэх замаар гэхдээ энэ соёлыг өөрсдөндөө хадгалаад тэгээд эрүүл хэрэглээтэй байх вэ гэдэг хүн болгоны л бодож хичээж хийдэг зүйлс. Гэхдээ маш олон онолууд энд тэнд гарцсан аль нь зөвийг нь хараахан бүгдээрээ олж амжааг байгаа энэ үед бас нэг мэдээллийг хүргэе гэж бодсон байгаа. За энэ бол сүү цагаан эдээтэй холбоотой мэдээлэл байх болно. За мөн бизнестэй холбоотой мэдээлэл болно. Тэгэхээр хэдүүлээ бизнес ер нь бол санхүүгийн салбарын мэдээллийг авах замаар за мөн өөрсдийнхөө амьдралд хэрэг болох зүйлс юу байна вэ гэдгээр гүн шумбаж энэ мэдээллийг авна. За энэ сэдвээр бид нартай ярилцахаар Milkman брендийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Ган Төгс ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За мөн энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ ярилцлага эхлэхээс өмнө бидний энэ нэвтрүүлгийн ерөнхий спонсорыг та бүхэндээ танилцуулъя. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За Milkman гэдэг брэнд үүсээд удаагүй ер нь бол хүмүүс таньдаг хэсэг бүлэг хүмүүс болсон. Танихгүй ч хүмүүс байгаа бах те хэрглэж амжаагүй байгаа гэх юм уу. Тэгэхээр Milkman-ыг бүтээсэн одоо анхдагч санаанаас эхэлмээр байна. Ягаад гэвэл энэ бас таны өөрийн түүхтэй танилцахад бол маш удаан хугацаанд бодож төлөвлөж байгаад хийсэн зүйл гэх юм уу эсвэл ер нь амьдрал тохиолдсон зүйлс дээрээс гаргалгаа хайж хийсэн зүйл гэх юм уу аль талд нь дүгнэлтээ хийх вэ гэдэг нь бас одоо таны ярианаас тодорхой болох зүйл. Тэгэхээр анх бизнес эхлүүлэхээр болсон санаачлагаасаа эхлэе. Яг шууд эхлэх болсон шалтгаан гэвэл ажилд орч чадахгүй байсан. Бизнест дуртай. Бизнесийг маш ихээр сонирхдаг. Гэхдээ бизнесийн байгууллагууд ажилд авдаггүй. Шалтгаан нь гэвэл би нэг олон улсын байгууллагт өөрөө гадаад харилцааны мэргэжилтэй. Тэгээд олон улсын байгууллагт 5 жил ажилласан. За тэгээд 5 жил ажиллах хугацаанд бид нөгөө нэг олж авсан одоо мэдлэгээрээ гэх юм уу те бид жижиг төслүүдийг санхүүжүүлдэг гэсэн баггүй. Тэгээд нилээдгүй олон тооны фермүүдэд санхүүжилт өгч байсан. Тэгээд тэр утгаараа ингээд хотын ойр хавийн одоо фермүүд дээр очиж үзэх тиймэрхүү боломж гараад тэгээд жоохон ойлголт авсан байсан. За тэгээд ажилд авахгүй болохоор за ер нь яагаад өөрөө хийж үзүүлээд чаддаг гэдгийг харуулад тэгээд магадгүй те ажилд орж болохгүй ер нь зүгээр ингээд өөрийгөө танилж болохгүй гэж бодоод тэгээд эхэлсэн. За тэгээд бодож жогоод ер нь энэ сүүсүүн бүтээгдэхүүн тэр дундаа Монголын энэ цагаан эдээ
ер нь хөгжөөг байна. Яг уламжлалаараа л явж байна. Энийг дараагийн түвшинд гаргах хэрэгтэй байна гэд бодож явж хагаад нөгөө хүн болгон шинэ үрм идэх дуртай. Тэгсэн нөгөөх нь жилийн ихэнх хугацаанд бэдэггүй, олддоггүй. Тэгсэн мөртлөө маш өндөр хэрэгцээ одоо хүмүүст байгаад байдаг. Тэгээ энийг олж хараад ер нь яагаад энийг хийж болдгоо ингэж бодоод тэгээ ухаж явж байгаад юу ч гэсэн эхлээд хүмүүсээс аваад зарыг гэдэг бодлоор яг 20 онд эхэлж исэн. За тэгээ зуны үйлрэлт ч асуудалгүй бүтээгдэхүүн ирээл бидэд борлуулаад ингээл явж илаа. Ямар ч байсан нөгөө шинэ өрөм гэдэг ч хүмүүс дуртай л учраас авч хэрэглээл. За тэгээ сэрүү ороод ихсэн чинь нөгөө асуудал эхэллээ шүү. Нөгөө айлууд маань нийлүүлж чадхаа болоод. За ер нь өөртөө хийхгүй бол энэ ер нь бүтэхгүй юм байна гэж бодоод угаасаа нөгөө өмнө олоод харсан байсан. Өөрөө өрөмөө хийхгүй бол гэж юу? Тийм. Өөрөө ер нь боловсруулалт хийж явахгүй бол хүнээс аваад хүнд найдаж бизнес хийнэ гэж угаасаа байхгүй юм байна гэж бодоод тэгээд туршсан. Тэгээд нэг 3 ширхэг жижиг сав аваад өрөм загсааж үзэж байгаа юм. Тэгээд өрөм өөрөө угаасаа сүүгээр боловсруулж болдог ер нь хамгийн хэцүү бүтээгдэхүүн. Таны ярьж байгаа жижиг сав чинь ямар хэмжээтэй ярьж байна? Жижиг тогоо шиг л. За. Тэгээд сүгөө хөрүүлээд тэгээ маргааш өглөө нь хүлээж агаад өрмө хамж байгаа яг л нөгөө айлд ингээл болж шүү. За тэгэл ер нь болох юм байна. Өөрсдөө үйлдвэрлэгээд шийдсэн. Тэгээд 21 онд яг үйлдвэрлэл эхлээд өнөөдрийг хүртэл ямар ч гэсэн брэндээ хөгжүүлээд явж байгаа. Тэгээ яг Milkman гэдэг нэрийг бас тайлбарлаж тий. Энэ нэр нь болохоор нөгөө Америкт хөргөч үүсгэхээс одоо өмнө 1940-50 оны үед сүү хүргдэг ажил мэргэжил байсан гэсэн. Тэгээ өглөө болгон шин сүүг нь айлуудын гадаа ингээ хүргдэг. Тэгээ тэр хүнийг Milkman гэж нэрлэдэг байсан. Тэгээд ер нь бодож жогоод сүү хүргдэг ажил чинь Монголд яг зохицох юм байна. Манайх хамгийн олон төрлөөр сүүг боловсруулдаг. Маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй. Тэгсэн мөрчлөө нөгөөх нь хадгалалт таадаггүй. Хөргөчөнд байсан ч амархан мууддаг. Тийм учраас ер нь фрешэр нь маш хурдан хүргэж явах хэрэгтэй юм байна гэж бодоод энэ нэрийг өгсөн. Хөргөчөнд байсан ч амархан муудаад байгаа нь муудаа биш харин хитрхи сайн болохоор хүнд хамгийн сайн зүйл болохоор амархан муудаж байгаа гэдэг тайлбартай байлаа шүү дээ тий. Prime fresh л гэж авд. За тэгэд ер нь бол санаагаа ойлгууллаа тий. Брендийн нэршил ч гэсэн ямар учиртай. Тэгэхээр бид нэр яг хөдөө 100 очоод яг хөдөөний айлд байхад шин өрөм авч гардаг шиг тэр бүтээгдэхүүнийг л хотод байгаа хүмүүстээ өгье гэсэн санаа ба шүү дээ тийм үү. Биднээс өмнө жишээлбэл одоо яг ингэж өрмийг жилийн 4 үйлрэл тасралтгүй зүгээр хөргүүлэл авчдаг үйлчлэгээ байтугай тэг бүтээгдэхүүнч дэлгүүрээс олддоггүй байсан бол одоо өнөөдөр бол маш олон үйлдвэрлэгч дагаад гарч ирсэн. За хүрээлтийн үйлчлэгнүүд ч юу мэрсэр нэмэгдээд явж байгаа. Тэгэхээр тухайн үед бол зах зээл дээр энэ бүтээгдэхүүн байгаагүй гэж хэлж байгаа юм ба шүү дээ тийм. Доктортой байгаагүй. Доктортой байгаагүй. За тэгэхээр ер нь яаж энэ бүтээгдэхүүнээ одоо таньж мэдээж яг энэ рүү л орё гэдэг шийдвэр гаргасан. Тэр чиглэл рүү явъя. Сүү цагаан бүтээгдэхүүнийг. Ер нь яг би өөрөө бол бас сүүтэй ойрхон өссөн. 100 болгоно л очиж хэрэгэлдэг. За ялангуяа нөгөө эсэглэн бүтээгдэхүүнд бас жоохон дуртай. Одоо айраг, тараг, Монгол тараг гэх юм уу те. Тэр бүтээгдэхүүн дуртай учраас ер нь бол огт мэдгүй нэдэргээд бол баг зэрэг мэднэ. Гэхдээ бас яг хөдөөний хальт өсөөгүй учраас тийм надад одоо бүрэн мэдлэг бол байгаагүй. Тэгээд ер нь зүгээр яг хуу бизнес талаасаа угаасаа бизнес хийж хамгийн гол зарчим нөгөө нэг хүнд хэрэгтэй юм л өгөх штэ. Хүнд хэрэгтэй юм л өгжөөвл тэр яг үннийг хэлэхэд үн болон те асуудал дараагийн асуудал байдаг. Тэгэхээр үнэхээр хүнд хэрэгтэй юу гэдгийг нь л олж мэдсэн гэх юм уу. Тэгэл ямар ч байсан өрмөө үйлдвэрлээд те гол асуудал нь ингэж л байгаа. Өрөн бол ингээ гаргаад авчиж байгаа. Эхлээл бидэд чинь ярьдаг штэ. Сүүний одоо өрмийг нь авлаа гэж ярьдаг одоо. Хамгийн гоё юм л авч яах гэсэн үг штэ. За тэгсэн чинь доор нь нөгөө сүултд юм байна. Нөгөөх яах вэ? Тэгээд эхнээс нь судалж байгаа YouTube ухаал хилээд өгч хүн байхгүй. За ямар ч байсан л тараг бүрдэг гэдгийг мэдж байгаа. Яаж бүрэх юм? Тэгээ яаж нөгөөхөө борлуулах юм мэдэхгүй. Тэгээд ямар ч байсан өөрөө судалсаар байгаа, туршиж үзсээр байгаад өрмийг аваад үлдэгдэл сүгээрээ тараг бүрдэг болоод нөгөөх нь зарагддаггүй юм байна. Тийм амар илбэг зарагддаг биш. Ялангуяа нөгөө бид нар шиг нөгөө жижиг цэхийн төвшөнд байгаа
үед бол зарагддггүй. Тэгээ нөгөөх чинь одоо яах вэ гэдгсэн чинь аарц болт юм байна. Тэгээ аарц басна өвөө аарц бас улирлын шинж чанартай зөвхөн өвөл зарагддаг юм байна. Тэгээ нөгөөх нь аар болт юм байна. Тэгээд ингээд нөгөө юм бүтэн процесс хаягдлагүй процесс. Тэг энийг яаж менеж зохицуулт хийх үү гэдэг чинь л баг ингээд хамгийн том чаленж нь. Эхэндээ байгаа юм. Тэгээд ерөн зүгээр яг сүүлд нилээн ухаад ингээд өнгөрсөн одоо бүх ажлаа бодоод за тэгээ бүр сүлдээ Монголын түүх рүү ороод ер нь энэ сөөс бүтээгдэхүүний чинь түүх нь юу юм гээд ухаад утсан чинь нөгөө Чингисийн цэргүүдийн богцонд борцоо харуул хоёр л байсан юм л ш. Тэндээсээ бүх шимт хижээлээ авдаг. Тэгэхээр энд чинь нөгөө цаана нь гол мессеж нь байгаа тань тий. Тэгэл ямар ч байсан нэг энийг л учрыг нь олчихгээл зүгээр мангар зөрөгтэй дайрцсан та хоёр нь. Одоо бодоход бол нилээн айцтай. Яг тухайд шийдчихсэн асуудлууд бол хүний биед хэрэгтэй агуулгатай хэрнээ удаан хугацаанд хадгалаад идэ явж болдог үйл дагавууц бүтээгдэхүүн байсан байгаа. Тэгээд энэ өөрөө биднэрт одоо бас хэрэглэнээс хумигдаад байгаа. Гэхдээ хумигдаад байгаа гэж хэлж байгаа нь нэг үндсэн классик чанараа алдаад дээдлэлт нь нэмэлт зүйлс орж ирээд хадгалтын гормонд болон амтлагааны хувьд тэгэд тэрийг нөгөө хүн идэхэд таатай болгож ийнгээд хүний биед тийм хэрэгтэй биш зүйлтэй холиод ирэхлээр л ер нь тэр нэгтэй асуулж чинь үүсэж ийн гэж хардаг. Тэгэхээр энэ дээр ямар бодлогоор ер нь юу хийж зах зээл рүү нэвтрүүлсэн бай. Тэгээ ер нь бол би одоо сүүний талаар одоо нарийн нөгөө шинжлэх ухааны талаас ер нь нэг тийм сайн мэдэхгүй. Одоо нөгөө сүүг яаж боловсруулаад одоо нөгөө нэг үйлдвэрүүд одоо өндөр технологиараа л эсвэл нөгөө янз янзын шинжилгээ одоо юу нөгөөх нь мэдэхгүй. Би зүгээр л монголчууд яаж хэдэн зуун жилийн туршид яаж энийг боловсруулж энэ нь өөрөө ямар хэрэгтэй юм бэ гэдгийг л ер нь одоо ойлгоцсон гэх юм уу. Тэгээ хийж чадсан. Нөгөө талдаа би яг маш олон жил нэг юмны хариултыг уус авч чадаагүй. Тэр нөгөө ааруул яг үнэхээр хэрэгтэй юм уу? За тэр ааруулны гол түүхий тулах тэр тараг. Одоо яг одоо тэр үйлдвэрийн тарагнаас илүү хэрэгтэй юм уу гэдгийг ер нь бол танай подкастаас олж сонссон. Үнэхээр ингээд хайгаад олддгүй юм билээ. Судлагдаагүй гэж гарч ирээд нөгөө Монгол одоо таргийг. Тэгээд энийг өөрөө би дотроо бодоод эргэлзээл яваад тэгсэн мөртлөө хүн болгон Монгол тарганда арай илүү дуртай. Одоо сайн гэж боддог. Гэхдээ яг нотлогдсон зүйл байхгүй байсан л юм билээ өнөөдрийг хүртэл бол баг. Тэг яг тэрийг бол олж мэдсээр за би ер нь маш зөв юм эхэлж гэж бодсон. Тэгэхээр нөгөө нэг нарийн ширээнээ судлаагүй ер нь бол нөгөө багцсан алтан гац одоо харцсан л гэсэн үг шүү дээ. Тэгэл тэр чихтэл явж исэн байх нь шүү дээ. Тий. Яг нөгөө нэг бас ковид таарсан яг энэ нөгөө нэр бүх юмтай ер нь амар гой зөгцсөн. Одоо хүргэлтий чинь нэг амар тэгж хүмүүс мэддэггүйсэн. Би дөнгөж эхэлж яхад тийм чухал байгаагүй шүү дээ. Тэгээ ингээ би чинь өсөө үргэлдэг компани байгуулчаад байдаг. Тэгээ хүргэлтээр зарна хүргэлтийн төлбөртэй ч гэдэм үү те. Ингээ ярихаар хүмүүс ойлгохгүй. Тэгээд бид үйлдвэрлэлийг 21 онд чинь үйлдвэрлэл эхэлсэн. Яг хүргэлтийнхаа үйлчлэгийг ингээ жоохон сайжруулаад явж исэн чинь бүх юм хүргэлт рүү шилжиж байгаа юм да. Тэгээд нөгөө нэрний утга учир ковидос өмнө энэ санаа чинь байсан. Санаа бол байсан. Тэгээд нөгөө хүргийг ихлээр хүмүүст тэр зан төлөв суугаагүй байсан ба шүү дээ. Тэгээд юу яасан? Хүмүүс хүргэлтийг ойлгож эхэлснээрээ сүү гэдгийг чинь ингээд фреш гэдэг чинь ийм юм байна. Ингээд хүргүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд багаар хүргүүлээд ойрхон хүргүүлэх хэрэгтэй юм байна гэдэг ойлголтыг одоо баг бүгдээрээ л мэдж авч тэгээ ер нь маш том л нөлөө үзүүлсэн. Тэглээ. Тэгээ бас ямар ч зүйлд нэг сайн муу талууд байна гэдгийг нэг жишээ шүү дээ тий. Сайн тал нь ковид дээр хамааралтайгаар ярихад сайн тал нь энэ байна тий. Ер нь сүү цагаан эднээс яг Milkman брэнд маань хичнээн төрлийн бүтээгдэхүүн яг өнөөдрийн байдлаар гаргаад эхэлсэн байна. 12 төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа. Энэ нь өөрөө бол угсаал яг нөгөө сүг монголчууд боловсруулж ирсэн. Яг л тэр технологиор. 12 нэр төрлөө байна тий. 12 тусдаа бүтээгдэхүүн, тусдаа шат амжилга ингээд зүйлтэй. За тухай бүрт нь гэж асуухгүйгээр ер нь зах зээлийн хэдэн хувийг та бүхэн хангана нийлүүлж байна? Бага. Одоогоор бол бид зүгээр ер нь нэг 2-3% руу л орчих бодолтой энэ жилийг эхлүүлсэн яваа. Эхний улирлын байдлаар гэх юм уу одоо 4 сарын байдлаар харахад бол
ер нь гайгүй 50% биелээд явж байна. Цаашлаад бол нэг нийт зах зээлийн 3. За тэгээд эх жилээс мэдээж 5 гээл өсгөх тийм зорилготой. Яг амбиц өөр амир өндөр л байна л да, шууд нуглаад өсгөх зорилготой. Гэхдээ миний бодлоор хэрэглэгч бол бэлэн юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан сая онгараад. Хэрэглээ байна гэж байна тий. За та үүгээр хэрэглээ байгаа өнцгөөс нь хэрэглэгчийн талаасаа яг юу хүсэж байгааг нэг тайлбарлаж өгөх. Бидэд ямар ч байсан одоогоор нөгөө нэг өрөмнөөс бүх юм эхэлж байгаа шүү дээ. Бидэд өрөмн дээр бол одоо бол номер 1 байгаа. Дэлгүүрүүд рүү нийлүүлж байгаа тоогоорч төр одоо зах зээл дээр байршиж байгаа бүтээгдэхүүний одоо хэмжээгээрч тэр баг манай талд очих ер нь үйлдвэрлэгч байхгүй зөвхөн энэ бүтээгдэхүүн дээр. Тэгээд энэс дамжаа нөгөө тарга гарч ирдэг. Тэгээд тарга нөгөө эхэндээ миний толгойн өвчин байсан. За. Амарх хэс чинь. 2-3 оноо л ер нь хэсэг хамт ороод тэгээ нөгөө хит хэсэглэн чинь бас хүнд тааламжгүй шүү дээ. Тэгэнгүүт яг нэг юм часээсэн гоё амттай тарга нөгөө фреш дээр байгаад идэг. Тэгээ би нэг яаж зарах уу гэдэг хүчээр олохгүй гацсахгүй. Цагийг олж одоо муутахаас одоо амтаа өөрчлөхөөс өмнө. Нэг 2-3 хоногийн дотор л зарах хэрэгтэй. Тэгээ бүр хэрэглэх хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэгээд ер нь бол энийг одоо яг сүлжээдэл үртэй хамтраад хүн их байгаа газрууд дээр бидэд одоо бараг сүүлийн 2-3 сар дараалаад амтлагаа туталтай байсан. Өөр ямар ч ажил хийхгүйгээр зөвхөн амтлуулад за тэгээд бидэдийн өсөлт бол маш өндөр харагдаж байгаа. Цаашдаа энийг хадгалах, бүр цаашлаад даваалан биелүүлэх зорилготой явж байна. Энэ нь юу хэлэх гээд байна гэхээр хүмүүс Монгол таргандаа дуртай байна. Монгол амтандаа дуртай нөгөө тэрийг ойлгоцсон байна. Одоо яг эхэлж байхад бол баг зэрэг эсгэлэн юм байна. Зүгээр гоё жимстэй тараг авчиж гэдэг юм. Гэтэл тэр жимстэй тараг, чихэртэй тараг тэрний цаана тэр найрлаганд юу байгаад байна гэдэг өөрөө бас нэг асуултын нэмдэг. Хүмүүс нэг анзаардаггүй. Гэтэ таата амтаа аваад байдаг штэ. Тэг илүү хүүхдэд бас ингэж юу байгаад байна гэд. Тэг яг энэ дээр нэг жишээ хэлэхэд бол одоо манай баг хүүхүүд яг манай таргаар одоо болж гин үү. Бороолонд ороод ингэдэг. Тэгээд одоо бол угаасаа би өөрөө угаасаа ийм таргад дуртай гэхэд өөр таргийг угаасаа уухгүй. Тэгээд нэг анзаарэгдсэн зүйл бол ер нь баг гэж нүтгэхгүй шүү. Энэ нөгөө нэг тарганы чанарын тухайд яг нөгөө хөдөө айлд бий болсон нөгөө илгэн тарг гэдэг лөө. Тэгээ тэрэртээ дүүцхүүс үү? Дүүцхүүс. Энэ нөгөө гол технологи чанар нь юунда байгаа гэхээр нөгөө хөрөнгөндөө байгаа. Нэг асуулт асууя л да. Ер нь хөрөнгөтэй айл гэвэл одоо ер нь ямар айл гэж одоо ойлгох вэ өөрөө? Та санхүүгийн өнцгөөс асууж байгаа мó? Тэг ер нь ингээд зөвхөн хөрөнгөтэй айл гэвэл тэр айл одоо нэлээд хөрөнгөтэй шүү гэвэл одоо юу гэж ойлгох вэ? Тэгвэл одоо хөрөнгөтэй айл гэдэг чи одоо нэлээд олон малтай одоо надаас хин нэгэн зүгээр саяны сэдв ярихгүйгээр чи хөрөнгөтэй айл гэж хэнийг хэлэх вэ гэх юм бол за тэр айл бол тогтвортой өсч юуа бизнестэй буюу өөртөө ажилдаггүй хөрөнгө оруулалт хийсэн тэр бизнесийнхаа эзэмшигч нь байгаа. За тэгээд нөгөө түгээмэл ойлголтоор үл хөдлөх хөрөнгүүттэй тий. За тэгээд дээрэс нь малтай одоо мал гэдэг чинь бас зүгээр нэг юм мөнгө утгаараа биш тэр малыг нүүдлийн ахуй байдлаар нь хадгалж яваа хүмүүс бол хөрөнгөтөдөө тооцогдох ёстой гэж би үздэг. За тэгээ газар эзэмшдэг. За 1700 хувьцаа бол байгаа баг. За ингээд өсч яваа компаниудын бонд болон хувьцаанд хөрөнгө оруулалт хийцэн. Тэгээ өөр ингэсэн бизнестэй. Тэгээд их хугацаатай буюу тэр хөрөнгөтэй хүн гэдэг хүн бол завтай л хүн байх хэвээр. 50 жилийн өмнө 500 жилийн өмнө ямар байсан бол гэд өөрөөсөө асуулаа. За тэгээд хариултыг бас саяхан олсон. За хөрөнгө гэдэг нь нөгөө тухайн үедээ бол тараг айраг хоромны хөрөнгөтэй айлыг хөрөнгөтэй айл гэдэг байсан юм байна. Энэ нь орчин үед явсаар байгаад үйл хөдлөх хөрөнгө, машин, одоо эд хөрөнгө болцсон. Тухайн үед яагаад тэр хөрөнгө гэдэг үгнээс гаралтай юм биш үү? Энэ үг өөрөө энэ гаралтай. Тэгээ яагаад тэр айл хөрөнгөтэй байгаад байна те? Одоо тараг айраг хоромг гэдэг гурван бүтээгдэхүүн. Одоо маш амархан эсдэг. Тэгээ ингээ хөрөнгийг нь барьдаг айлыг хөрөнгөтэй айл гэдэг байсан юм байна. Ямар айл тийм хөрөнгөтэй айл байдаг вэ гэхээр хөдөлмөрч. Тэр малыг одоо тэ жилийн 4 улирал тасралт төө өсөгдөг. Тэгээд нэгэн одоо тууштай. Тэгээд маш тийм одоо ер нь хөдөлмөрчл гэсэн үг. Тийм айлыг хөрөнгөтэй айл
гэдэг байжгаад тэр нь өнөөдөр баян айл болсон ийм нэршлийн утгатай юм байна. Аха. Хөрөнгөний баянтай тий. Бил бинчин гэдэг утга руу орсон ба шүү дээ тий. За тэгэхээр хамгийн гол нь хөрөнгөндөө байгаа гэдэг дээр хоёлаа зөксөн тий. Яг. Тэгээд бид хэд бол яг нөгөө хөрөнгийг Монгол таргаар нь өөрөөр нь хөрөнгөлдөг. Тэгээ нөгөө энэ өөрөөр нь хөрөнгөлөө дахиад өөрөөр нь хөрөнгөлдөг энэ нөгөө тасралтгүй процесс л өөрөө одоо яг гол чанар нь байгаа даа. Энийг гэхдээ угаасаа маш нэрээ судалсан юм байлээ. Ер нь удахгүй нэлээн юу яагаад тэрх бах. Сүүлийн үеч гэсэн энэ айраг хормог хоёрын ач холбогдлыг маш их яриад байгаа шүү дээ. Энд чинь өөрөө тэр өөрөөр нь хөрөнгөлдөг. Өөрөөр нь хөрөнгөлнө гэдэг чинь тэр дотор нь маш олон төрлийн одоо ашигтай бактериудтай 30-40 төрлийн ашигтай бактериудтай. Тэгээ тэр нь нөгөө нэг боловсруулах аргаасаа болоод заримдаа эсэглэн амд оруулдаг, заримдаа ингээд нэлээд гаш урчдаг ч юм уу те. Ингээд нэлээд тогшин хөрөнгөл гэж явт юм байлээ. Тэрийг л ингээл барих гэж нэлээд одоо хичээсэн юм байлээ л да. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. Хөдөө зуны амралтаар өвөө эмээгэндээ байж хат. Яг өдөр нь ингээд хонь маланд явдаг нь явна. Үлддэг хэсгийн тэгэл тэр ахуйн ажил хэсэг хийн. Тэгээ орой нөгөө хонь урга саасныхаа дараа нэг хэсэг хугацаа нэг бүрийн ороод нэг хэсэг хугацаанд тоглох боломж олдсон шүү дээ. За тэгээд тэр хавар янз бүрийн юм аа гэж тоглоно. Тэгэнгუთ тэр хугацаа өнгөрсний араас хамгийн хүндэсг нь эхэлдэг. Тэр нь айрыг бүлэх байдаг хөө. Тэгээ айргийг яг тэр унтахаас өмнөх хугацаанд хүн болгон мянгатаар юм одоо эдэн зуутаар ингээд бүлээд тэгээ нөгөө насны ангилаасаа бацаанууд бол багыг те жоохон дээшигээ нилээдэг гэл ингээл бүлэн тэгэнгუთ тэрнээс дээшг нь бол бүлэлтийн техник сайтай учраас те тэр ингээ өөр болно. Тэгээ нөгөө бүлэлт гэдэг чинь цаанаа дуутай шүү дээ. Лух гэдэг шуугаал те. Тэгэнгუთ тэр нэг айргийг бүлээд бий болгоод тэгж байгаа ундаач өөрөө алтал байсан бохох те зүгээр им тэгээ хоол одоо хамаг юм тижэл тэгэхээр энэ орчин үеийн айрыг би бэлтгэгдэж байгааг нүдээр хараагүй болохоор би мэдэхгүй л байна л да. Ер нь тэр хөдөөгийн бид нар ийм юун дотор саунд биш тэр чинь зарим айл ихэнх айл бол юун дотор хөхүүр тийм хөхүүрийн айрыг бол супер тустай нөгөө пяуэр сауны хайрыг бол бас өөр те. Тэгэхээр одоо ер нь ямар болсон чи энэ салбарт байгаа үнэ нэг технологийн тайлбарлаад өгөх. Тийм саяны яг нөгөө хийж байгаа үйлдэл чи өөрөө нөгөө нэг тэр тухайн бүтээгдэхүүнийг чанартай те яг тэр им болох одоо процесс нь л юм бэлээ. Тэгэхгүй ингээ бүлэхгүй орчих юм бол тухайн айрыг өөрөө сайн бүрэлддэггүй. Яг би гэхдээ яг нөгөө айрыг үйлдвэрлэдэг биш. Тараг руугаа илүү сайн мэдж байгаа. Зүгээр ер нь зүгээр яг ингээд бизнес хийгээд явж байхад яг анзаарэгдэж байгаа юм гэвэл хүмүүс одоо илтв хаяг шишгонд хууртаа болчих. Бас нэг талдаа. Яг тухайн бүтээгдэхүүн нэрээ хаана хийгдэж байна? Яаж хийгдэж байна те? Тэгээ ямар савсуулга ашиглаж байна? Тэрнээс нь амар их хамаарж байгаа учраас би бол одоо яг нөгөө айргийг бол стожинх нөгөө хийж байгаа газрыг харж байгаа л амар санагддаг. Бидний одоо хувьд бол яг таргийг нөгөө нэг хүнсний урвалд орохгүй цав суулга. За тэгээ дээрэс нь яг л нэг юм гэртээ одоо бидэд нэг тараг бүрээл ууддаг шүү дээ тий. Тэрийг л илүү томруулт цэлбрээр л яваад байгаа. Тэгээд ер нь бол маш нарийн одоо технологи зааврын дагуул бүрхгүй бол маш амарх эсдэг. Энийг л одоо бидэд нэлээд хадгалах гэж л хичээж байна. Тэгээ ер нь хормог бас байна. Хормог ер нь бол баг айрагнаас ч илүү хүчтэй одоо эсэглэн байдаг. Тэгээд энэ эднэр өөрсдөө бол нэг зүгөө бодвол маш гоё өндөр хэрэглээнд ороод ирж байна л да. Одоо айраг ийм савтай гараад ирсэн те. Нөгөө нэг лацтай гараад ирж байгаач айрагнууд байна. Тийм байлээ. Гэхдээ бид тэрнээс гадна одоо яг хаана яаж үйлдвэрлэдэг вэ гэдэг дээр л илүү дахиад нэг ач холбогдол өгөх юм шиг санагдаад байгаа энэ айраг дээр. Хүмүүс ер нь бол одоо цаг алдахгүй бүтээгдэхүүнээ аваад зуршиж гин үү? Түрүүн өөрөө чи ярьж байгаа яг бүрсэн тараг гэдэг бол
тодорхой хугацаатай тэрэнд наваа хэрэглэх гэдэг нь бол танаа зүгээс хэрэглэгч тавьж байгаа даалгавар гохгүй тий. Цагт наваа хэрэгжилчээ төвөл чанартай. Тэгэхээр энэ дээр яаж юм хэрэглэгч талаасаа Бидэд 3 жилийн өмнө яг нэг үйлчлэг эхлүүлсэн. Тэр нь нөгөө бараг 4 жил юм байна. Гишүүнчлэл гэж гаргаад урьдчилсан төлбөрт бидэд 600 мянга, сая 200 мянган төгрөг ингээд даасанд байршуулчихна. Тэгээд өссөн үедээ хөргүүлж авна. Багаар бидэд үнэгүй хөргээд өгье. Банк фреш. Зөвхөн тухайн өдөр зөвхөн тань зориулна гэд. Тэгээд эхэндээ эхэлж явж байгаад одоо бол нэг тавтагдсан тоогоор бол 2000-аас 3000 айл ингээд манай тэр үйлчлэгийг авсан байгаа юм. Нэг үрэлэх юм бол одоо хүнсээ авахын тулд урьдчилж мөнгө байршуулна гэдэг бол нэлээд сахилгат. Тий, нэлээд одоо онцгой зүйл байгаа. Тэр тухайн бүтээгдэхүүнд бас маш их ачаал бүгд өгч байна. Бас тэрийг амар сайн ойлгоцсон байна. Одоо бид нар бас дараагийн шат руугаа яаж гарах вэ? Энэ 2000 3000 айлт чинь бид нар байнга хүргэлт тэнэгдэж чинь. Хэцүү шүү дээ. Тэгэнгүүт нь сүлжээ дэлгүүрүүдтэй хамтраад яг өдөр болгоно. Шинийг. Буцаалт нэг хоног л бид нар авчих. Өдөр болгоно шинэ. Тэгэл болоо. Тэгэл өдөр болгон шинийг бид нар хариуцъя. Буцаалтаа бид нар аваа авчи. Тэр чинь угаасаа хаарц харуулуулаа явчихна. Зүгээр хэрэглэгчэд өдөр болгон шинийг л үгүй гэдэг концепцийг ер нь нэлээд гайгүй амжилттай эхлүүлчлээ. За нэг 2 сар орчим болж байна. 2 сарын үр дүнгээс харж хахад Тэ ер нь өсөлт бол 1-2 дахин биш 10 дахин гэж яригдана. Тэгэхээр манайхан яг ойлгоод байна тий. Тэгэхээр хүндрэл нь юу вэ ер нь? За сая бол амжилттай хэсгээд ярьчлаа. За дардан зам шууд л эхлэлээс өдийг хүртэл байхгүй байгаа шүү дээ. Тэр дунд нь ямар хүндрэлүүд бий болж байв? Одоо бас ямар хүндрэлүүд байна? Ер нь одоо энэ өдөр болгон шинэ байлгана гэдэг чинь бас л онцгой даалгавар байгаа тий. Тэнгүүд хүмүүс ялангуяа хамтарч ажиллаж байгаа газрууд нь бас сайн ойлгохгүй. Ялангуяа нөгөө нэг тий тогтцсон нэг юм бизнесийн модель байгаа шүү дээ. Сүлжээ дэлгүүрүүд дээр тэрийг нэвтэх гээд байна гэсэн үг. Өгчөөл үлдэнгүүт нь орой наавна гэдэг чинь ер нь бол бараг байхгүй. Одоо процесс болчоод. Тийм ээ. Тэгээ тэрийг нөгөө ойлгохгүй лангуу хүрэлт одоо дүүрэн байх хэвээр. Хугацаанд дуусах болоогүй бол тэрийг заавал татах шаардлагагүй гэдэг нөгөө ойлголтоос эхэлж байгаа. За тэгээ бид хэд чинь овооны гайгүй бас ингээд доктортой хийгээд эхэлжсэн чинь нөгөө гинт 10 дахин өсөлт үзүүлчихэр чинь нөгөө дахиад өөр асуудлууд үүсч эхэлж байгаа. Өмнө нөгөө баг хэмжээгээр үйлдвэрлээд зараад байсан тараг маань 10 дахин нэмэгдсэн чинь боловсруулж чаддгүй. Нөгөө нэг догшин хөрөнгөнүүд маань эсчээд болдоггүй. Тэгээд тэрнийхээ асуудлыг бас шийдэж авч байгаа юм. За тэгээд ямар ч гэсэн дэлгүүрийн халангуун дээр өдөр болгон фреш гэдгээ гаргаад авч байгаа юм. Одоо тэгээд дараагийнх нь болохоор тэлэлт хийх нөгөө скейл ап хийнэ гэдэг чинь бас яг энэ модель дээр нэлээд төвөгтэй болоод ирж байгаа. Тэгээд тэрэн дээр нэлээд сууж ажиллаж байна да. За тэр моделийг чинь яаж тэлэлт хийх гэж байгааг чинь л яриулмаар байна. Хамгийн хэцүү байгаа нь сонсогдож байна. Тэгээд мэдээж бодсон зүйл байгаа байлгүй. Тэгээ ер нь бол энийг хэрэглэгч мэдэх нь яагаад ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой те. Яагаад гэхэлэр чи хүнд хэрэгтэй байгаа зүйлийг олцоод тэгээ тэр хүн хэрэгтэй байгаа зүйлээ хэрэггүй болохоос нь өмнө хэрэглэх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэхээр таны хэллээд байгаа одоо тайлбарлах гэж байгаа зүйл сонсож байгаа хүн хоёр ойлгочвол ингээд уулзах гэдэг нь шүү дээ ер нь. Тий. Яг тэлэлтийг бол бидэд ер нь бол одоохондоо бол яг шууд амтлахаагаар ингээд хүнээр зодж эхэлж байна гэсэн үг. Явандаа бол бидэд илүү юм автомат машинуудаар зүгээр дараал зүг авчдаг, тараг авчдаг. Тэгээ илүү автомат вендинг машин гэж ярьдаг тий. Тиймэрхүү байдал руу оруулаад тэгээ хүний нөгөө гэрт ойрхон тэр цэгүүдэд байршуулад шөндөө дүүргэлт хийдэг. Оройдоо буцаалтыг авчдаг. Энд чинь өөрөө нөгөө нэг өдөр болгон шинэ гэдэг чинь л бидний ер нь яг өнөөдөр бас хийж чадахгүй байгаа. Ер нь хүнсний бүтээгдэхүүн дээр бол хамгийн чухал юм байгаа даа шүү дээ. Энийг л яг тэгжил скейл ап хийх ер нь бодолтой байна. Тэгээд алхам алхмаар л урагшлуулна да. Хүний яг өдрийн хэрэглээг та нар хідээр тооцтой юм. Хүн за мэдээж бизнесийн өнцгөөс харах нэг өөр баг. Гэхдээ зөвхөн эрүүл мэндийн өнцгөөс харахад хүний хэрэглэх ёстой нэг сүм бүтээгдэхүүний хэм хэмжээ гэдэг юм тооцогдсон байт юм бол. Тийм, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байт юм бэлээ. Тэрэн дээр өдөрт 200, за би яг тоог нь буруу бас хэлж магадгүй 270 г ч лөө
хэрэглэх ёстой. Сүүн бүтээгдэхүүн. Монголчуудын хэр байгаа гэж 24 оных баха. Баг зэрэг нэмэгдэж магадгүй. Тэгэхээр 3 дахин баг хэрэгэлдэг. Монголчууд зөвлөмжөөс 3 дахин баг хэрэглээд. Тэгэхээр нөгөө нэг зах зээлч хангалттай байгаад байна. Хэрэглэгч ч гэсэн хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж зөвлөд байгаа. Тийм учраас бид хэд ч гэсэн ер нь энэ нөгөө нэг хэрэглэгчийн хүсэж байгаа тэр фреш. За тэгээ зөвлөмжөд нийцж байгаа хэмжээ гэдгээр нь ингээл голчиг баримж агаалгаа л явж байна. Сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа технологи нь мэдээж зах зээл өндөр хөгжсөн энэ технологиг аль хэзээний хэрэглээ нэвтрүүлсэн батлагдсан зүйлсийг манайх руу оруулж ирээд хүмүүс түүхийдээ аваад бэлэн бүтээгдэхүүн болгоод зарж явсан горимтой тий. Харин өөрөө чинь хийж байгаа зүйл нь болохоор яг Монгол ахуйд байгаа зүйлийг аль болох тэр ахуйн шин чанарыг алдуулахгүйгээр өөрсдөө технологи бий болгоод хийж гинэ гэж би ойлгоод байгаа. Тэгэхээр эн чинь бас нэг цааталт нь нэг инновац гэх юм уу да тий. Орчин үеийн зүйл рүү бидний ахуй түүхт байгаа зүйлийг яаж хэлбэрээр хэмжээг нь алдагдуулахгүйгээр оруулах вэ гэдэг. Энэ дээр ямар зүйлсийг шинээр бий болгосон юм. Ер нь зүгээр түрүү хэлсэндээ хөргөж үсгэс өмнө сүү хөргөдөг байсан гэдэг. Тэгэхээр чинь нөгөө нэг сүү боловсруулах түүх ч өөрөө бас ер нь нэг тийм одоо олон жилийн түүхтэй биш байгаа. Энэ саяхнаас л UHT гэдэг технологи орж ирээл хадгалтын тетрапак гэдэг савлгаанууд орж ирээл сүүгнийг арай жоохон удаан хадгалдаг болж ирсэн. Энэ өөрөө шинэ технологи гэсэн. Бидний одоо хийж явж байгаа хадгалж одоо нэг хадгалаад ш нэг юм хадгалаад байна. Тэр нь одоо нөгөө монголчуудын одоо өвлж ирсэн тэр нэг технологи уламжлалт арга гэж ярьдаг. Энийг бол сүүлийн үед бол би технологи гэж ярих дуртай байгаа. Энэ юу вэ гэхээр тэр нэг сүүг, түүхий сүүг маш олон төрлийн ингээ бүтээгдэхүүн болгодог процессыг орчин үеийн одоо сав дээрэс нь одоо хурдан сүүг буцалгах ч гэдэм үү те одоо өмнө бол ингээ гал түлнэ гэдэг чинь нэлээд хэцүү байсан бол одоо бол жишээл газар боловсруулдаг ч юм уу. Орчин үеийн яг ийм нөгөө арга хэрэгслүүдийг ашиглаад тэгээд үндсэн процессыг хадгалаад үндсэн процесс нь өөрөө монголчуудын нэгт амтлах мэдрэмж. Хоёрдугаарт болохоор тэр нэг уур амьсгалд нь яг цогцсон бүтээгдэхүүнүүд байгаа тань. Одоо харуул гэдэг өөрөө хатааж хадгалах юм бол урт хугацаанд хадгална гэдэг шиг дээрэс нөгөө салхи ихтэй учраас маш хурдан хатдаг. Тэгээд гол нь тэр нөгөө нэг тараг марганд аацанд байгаа тэр шимт ижилийг алдахгүйгээр хурайл болгочихж байгаа. Энэ нэг юм процессыг л одоо дахиад дараагийн түвшинд аваачхад хэмжээ ингээ нэмэгдэж байна. Энэ л өөрөө одоо яг хамгийн хэцүү хэсэг нь байсан. Тэгээд дахиад нөгөө нэг одоо жилийн өмнөхөөсөө бараг 5 дахин ихсгээд үйлдвэрлэлчингүүд асуудал зөндөө гарсан шиг энийг дахиад яаж 5-10 дахин ихсэхгүйгээд бодонгууд бидэд илүү автоматжуулах ёстой юм байна. Гэхдээ тэрэнд яваад байгаа тэр нэг юм үндсэн нэг боловсруулах нэг логик байгаа шүү дээ. Тэгээд тэрийг л амарсан. Ер нь баг тэр чигээрээ физик хим юм билээ. Тэгээ одоо тараг эсэх процессыг яаж тэр химийг алдахгүй хадгалах уу? За дээрээс нь тэр нөгөө өрмөч чинь ингээд хатах процесс яваад тэгээ хүйтэн температурт байлгаж иж цэцгийн дэшегээ өрмөндөө тогтоо тэр нь яг нөгөө хүсэмжид амт гарч ирээд байна те. Энэ юм чинь нөгөө физикийн хуулиар зохицуулагддаг юм байна л да. Тэгээ энийг нөгөө зохицлын одоо яг олоод их хэмжээнд автоматар үйлдвэрлэх энэ бас яг чухал болж байгаа. Энийг яг нөгөө чадна гэдгийг одоо бас яг энэ жил бас батллаа л да. Болноо. Энд чинь ингээд нэг зах зээл байна. Хоёрдугаарт энэ процессыг нэгэнд ингэж ихээр удирдах болж байгаа бол энийг автоматжуулах боломжтой гэдгийг ер нь бол одоо эхний ээлжиндээ бол баталчлаа. Энэ нөгөө нэг одоо анх нөгөө хүмүүс хувцас сойход бүгдийг гараад л хийж байгаа шүү дээ. Эхлээл одоо ямаагаа самнаал утсаа гаргаад ирэн тэрийг нэг юм эрмлийн нэг юм гар аргын нэг тоног төхөөрөмж хийцэн нөгөө хөрөө ингэж нийлүүлсээр байгаа л гараараа эргүүлсээр байгаа л даав болдог. Тэгэл даавууга гараараа ингээл ойсоор байгаа л хувцас хийж өмсдөгтэй яг адилхан эхлээд тэр бүтээгдэхүүнийг гараар үйлдвэрлэдэг байсан бол нөгөө процесс болгоныг нь автомат машин үйлдвэрлээд байна л гэж үзээд байгаа. Тэгээ энэ л манай яг хамгийн чухал инновац нь л яваад байна л да.
хөргөгч үүсгэхээс өмнө хүргэгч байсан гэдэг те. Тэгсэн чинь одоо хөргөгч нь үүсцэн бас хүргэгч нь байна гэж штэ те. Хөргөгддөг тусгай орчинд байх зүйл гэртээ чинь ойрхон байгаад тэгээд хүргэлтээр цаг алдахгүй тухайн бүтээгдэхүүн тэр өдөртөө очино. Авч амжуул та сайн байна. Авч амжихгүй санаа зовлтгүй гэдэр аваад шөндөө дүүргчнэ гэж те. Энэ шийдэл рүү орсноор нөгөө нэг Монгол ахуйд үүсдэг сүм бүтээгдэхүүнийг та ахуйд бүтэж байгаа технологийн аргачлал нь алдахгүйгээр та гэртээгээ ажилтайгаа ойрхон одоо газраас аваад хэрэглэх боломжтой. Яагаад вэ гэхээр монголчууд бид нэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөс 3 дахин бага сүм бүтээгдэхүүн хэрэглэж байна. Тийм учраас та түлхүү хэрэглэх ёстой зөвлөмжөө дагаад дээрэс нь Монгол малын шимт хичээл бол таны биед хамгийн сайн тохирох нь бусад судалгаагаар баталгаажсан байгаа учраас гэж шүү дээ. За энэ бол концепт одоо үзэл санааны хувьд бол надад маш их таалагдлаа. Харин бизнесийн тухайд ер нь бол анх хөрөнгө оруулалтаа Shark Tank-аар орж авч исэн гэж санаж байна. Тэгэхээр тэр үед чинь аль Shark нь хөрөнгө оруулалт хийдэг вүлээ? Яг нэвтрүүлэг дээр мөнхнасан Shark Тийм шүү дээ. Тэнүүн Shark 2. Яг нөгөө хилцээрийн төвшөнд энэ чинь нөгөө нэг нэвтрүүлэг те эхний дийлэгдэж байгаа. Араас нь бол нөгөө бичиг цаасан дээр болоод ирэхэр чинь ер нь бол мөнхнасан Shark хөрөнгө оруулалт хийсэн. Буюу нэвтрүүлэгт харагдсан хэсгээс гадна бодит амьдрал дээр яг хөрөнгө өгөх төр бол мөнхнасан Shark. Тий. Одоо нөгөө бизнест чинь due diligence гэдэг ярьдаг ш, те. Одоо бизнес үнэлгээ хийгээд тэгээд би энэ бизнес орохгүй юу гэдэг яг шийдвэр гаргалтан дээр бол мөнхнасан Shark үлдээд тэгээд би яг зүгээр энийг ингэж тодорхойлох туртай олон газар ч яриаггүй. Shark Tank-ийн одоо нэвтрүүлгээс яг босгосон тэр мөнгнөөс би яг дараагийн төвшөнд гарсан байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол одоо өөрөө би нэмэлт санхүүжилт хийх боломжгүй яг тухайн нэвтрүүлгийн одоо тэр дийлээс дараагийн шат руу гараад өнөөдрийг хүртэл явж байгаа. За одоо ер нь их цөөхөн л бизнесүүдийн нэг баг. Тэгээд нөгөө хамгийн гоё нь юу вэ гэхээр за урд хожид бол манай нийгэмд ийм боломж бол байгаагүй шүү дээ. Оргуу хоосон буюу дөнгөж санаа нь байхад хин нэг итгээд хөрөнгө оруулалт хийгээд тэр нь олон нийтэд нээлттэй ингээд үзэгдээд те. Тэгээд тэр хөрөнгө оруулалт нь орж ирээд авсан хүн нь хариуцлагатайгаар даалгавраа биелүүлээд тэгээ амжилттай явж хагаад дараагийн шатны хөрөнгө оруулалтаа авах хүртлээ явна гэдэг чинь те. Одоо авцсан уу дараагийн шатны? Авцсан. Тэгэхээр дараагийн шатны хөрөнгө оруулалт гэдэг чинь ер нь бол тэлэлт шүү дээ те. Ер нь стратеги ингэж явж байгаа. За компани үнэлгээ нь хэд болсон байна? Яг анхныхаасаа 3 дахин болссон. Анх нөгөө Shark Tank-аар орж исэн үнэлгээнээс 3 дахин өссөн гэж юу? Тий. За тэгээд энэ бизнесийг хийгээд чи чинь өөрөө бол анх нөгөө бүр эхлэл цэгэнийг харах юм бол тий. Ажил хайж яваад тэгсэн. ажилд нэг хүн авдггүй буюу өөрөө чинь хүсэж байгаа ажлын байрд горилоод очихлоор нөгөө хүмүүс авахгүй байсан шүү дээ тий. Тэгэхээр өөрөө бас бизнесээ хийгээд явъя гэдэг сонголт руу очсон байна тий. Хин нэгэнд үнэлэхдэггүй бол би өөрийгөө үнэлчихъя л гэсэн ба штэ. Хэр нь бол тийм. Тэгээд тэрнээсээ цаашаа холбоотойгоор одоо энэ бизнесийг 3 дахин өндөр үнэлгээтэй болчлоо. Энийн араас юу хийх гэж байна? Ер нь бол одоо нөгөө өөрөө ойлгочлоо би. Тэр утгаараа ер нь бол зүгээр яг дотроо л бодож байгаа бодол бол энэ бизнесийн ямар ч гэсэн эцсийн цэг буюу нөгөө олон нийтэд нээлттэй компани болгох дээр бол бүр олон жил ярьж байгаа дотроо ингээл бодоод яваад байсан. Өөрөө нөгөө бас энэ тал дээр сонирхдаг учраас хөрөнгө оруулалт талд ингэчүүл нэг юм бүрэн зориг биелсэн юм шиг санагдах бах. За олон нийтэд яагаад нээлттэй болгохыг чи тэгж их зорж байна вэ? Нэгдүгээр болохоор олон нийтэд нээлттэй компаниуд донд одоо хөрөнгөний бирж дээр сүү хвцад компаниас өөр яг сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоо компани байхгүй дангаараа. Apple одоо нөгөө хамт дээрийгээрээ нэгдээд орчиж байгаа болохоос ш яг зөвхөн сүүс бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганцхан компани байгаа. Тэгээд энэ компани өөрөө 60 жилийн түүхтэй. Тэгэхээр угаасаа бид нар өөрсдөө шинэ компани бий болгоогүй харагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь өөрөө олон нийтийн буюу магадгүй
нөгөө фермерүүд нь сүүн нийлүүлдэг фермерүүд нь ч хувь зай эзэмшиж болохоор ийм чиглэл рүү явбал зур анханасаа бас гоё юм байна гэд бодцсон. Хоёрдугаарт болохоор мэдээж энэ чинь нөгөө засаглалын асуудал тий тухайн компани ер нь яг ямар нэг хүчин зүйлээс үл хамааран өсөлтөд авчирч идэг хөгжиж идэг яг бизнес талаас хамгийн зөв одоо засаглал нь учраас ингэж явсан зөв гэж хараад байгаа. Засаглалыг чи тухайн компанид өөрийнхөө үнэлгээ буюу үнэлэмжийг өгөхдөө засаглал сайтай компани гэхлээр ямар тодорхойлолтод одоо чиний тодорхойлолтоор засаглал сайтай компаниг ямар байна гэж дүгнэв. За шууд яг ийм тийм гэдэг үнэлтөл хэлмээргүй байна. Гэхдээ яг зүгээр нэгдсэн нэг ойлголтууд байгаа шүү дээ тий. Одоо нээлттэй компани чинь бүх юм нээлттэй тайлагнах хэвээр. За тухайн одоо фаундер ч байт юм уу. За гүйцэтгэх удирдлагын үүрэг рол болоод тэр нэг нөгөө түрүү ярьсан алтан гац гэдэг шиг тий. Тэрн рүүгээ зорих тэр нөхцөлийг ингэж бүгд хамтарч одоо зөвшөөрж гин гэсэн үг шүү дээ. Харилцан гэд бүгд хүлэн зөвшөөрж байна. Нөгөө талдаа тэр нөгөө жижиг хувь зай эзэмшигч буюу тэр нээлттэй хувьцат компаниг худалдаж авч байгаа тэр жижиг хувь зай эзэмшигчдийн эрхийг одоо жишээл улс ингээд хамгаалаад өгч байгаа санхүүгийн зохицуулахаар орч байт юм уу. Тэгээ энэ нь өөрөө яг ингээд нөгөө өнөөдрийн л магадгүй бизнес талаасаа өнөөдрийн бидний хамгийн сайн хийж чадсан л одоо бизнесийн загвар гэх юм уу. Энэ утгаар л тодорхойлвол их зүгээрх. Компани хувь зай эзэмшлийн байдал нь нэг хүнээс хараат бус. Тэгээд тэр засаглал гэж нэрлэгдээд байгаа удирдах албан тушаалтай хүмүүс нь компанийн тузан за ингээд энэ бүх юм нээлттэй ил тод тэн дотор нөгөө хуйлдаанд оролцолтдог хүмүүс байхгүй тий. Хин нэгнээс ямар нэгэн зүйл өмнө нь хулгайлаад тендерээр усч ирсэн эсвэл ийм хөрөнгийнхөө их усрыг баталж чадахгүй хүмүүс тэр дотор суучихсан гих зэрэг юмнууд нь одоо байхгүй эрүүл тэр засаглалтай компани хөрөнгийн бирж дээр байгаад хамгийн гол нь тэр компани өгөөжийг буюу тэр компани бүтээж байгаа үнцнийг хэрэглэгч нь өөрөө эзэмших өгөөжийг хүртэх боломжийг олох гэж зориод нь шүү дээ тий. Тэгэхээр энэ бол бас яг одоо залуу хүн чамаас гарч байгаа гэдгийг сонсоход би бол их баяртай байна. Дээрэс нь бид нэр ажил хийхээс гадна хөрөнгийн зах зээл гэдгийг ойлгож мөнгө олохоор өөрөөр нь ажилуулдаг горим руу шилжихгүй болохгүй гэдгийг бол бид нар бас удаадараа нэвтрүүлгүүдээр өгдөг. Тэгээ санхүүгийн боловсрол сайжрах үед хүний амьдралын чанар бас сайжирдаг үзүүлэлттэй. Тэгэхээр нөгөө нэг чиний зориод байгаа зүйл бол тийшээгээл хурдан очих юм байна тийм үү? За хизээ гэж харж байна. Ер нь бол тодорхой хугацаа шаарддаг. Чинь бэлтгэл ажил хангана тий. Тухайн одоо компани хувь цаг таач эзэмшиж болохоор шүү дээ тий. Тэгэхээр чи мэдээж маш гоё компанийн хувь цаг л эзэмших хүснэ үстэй ямар ч хүн тий. Тэгэхээр тэр нөгөө санхүү талаасаа, үйл ажиллагаа талаасаа, магадгүй тэр алсын хараа талаасаа бүгдийг нь яг нэг юм залруулахад бол хамгийн багтаа. Одоо яг хүнд бүрэн ойлгох болтол нэг 2 жилийн хугацаа бол байгаа. Тэгээ амжуул 2 жилтэй, амжихгүй бол 3 жилтэй. Ер нь бол хийн гэсэн төлөвлөгөөтэй. Бараг болчих واخа. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг. 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За хөрөнгөний зах зээл дээр орчиж байгаа компанийг хувьцааг нь худалдаж авъя гэж байгаа хүн нэгдүгээр сая хоёлаа ярьлаа. Засаглалыг харна. Хоёрдугаарт засаглалаасаа гадна саяны энэ эхлэл цэгээсээ тэр 2 3 4 жилийг ардаа үлдээхдээ санхүүгийн тайлал нь ямар аудитаар баталгаажсан юм бэ? Буюу энэ хүн өөрөө ярьж байгаа нэг зүйл, энэ хүний ярьсан зүйлийг баталгаажуулсан аудитинг компани ямар компани байна вэ гэдгийг хардаг. Тэгэхээр тэр бол би хувьдаа хөрөнгө оруулалт хийхдээ анзаарах ёстой 2 том зүйлийн нэг нь бол тэр. Тэгэхээр нөгөө манайх бол сайн байгаа гэж хэлэх нэг. Тий. Энэ ингээ аудитаар баталгаажсан сайн байгааг харуулсан зүйл нь энэ байна гэх бас нэг өөрсөлтэй. Тэгэхээр тэрийг бас хийх хугацаа шаардлагатай байгаа юм байна тийм үү? Тий. Тэгээ 3 дугаарт бол миний бодлоо нөгөө төлөлт яаж хийх тийм те IPO хийснээрээ цаашаага
яаж хувьцаа нусхийн жишээлбэл Тийм, компани үнэлгээ яаж нэмэгдэх гэдэг яаж одоо борлуулалтын орлого жишээл нэмэгдэхийн гэдгийг бас нөгөө нэлээд тодорхой гаргаж ирэхийн тулд одоо бидэд бол жишээлбэл сая хэллээ шүү дээ 10 дахин өсөлт үзүүлчлээ гэж байгаа боловч энэ нөгөө туршилтын л хэсэг те. Тэгэхээр цаашаа дахиад нөгөө зах зээл бас яг хаа хүртэл явах боломж байна гэдгийг яг нөгөө зөв тодорхойлж танд би итгэлтэйгээр манайх яг энэ цэгүүдэд хүрнэ нөгөө алтан гац төрөхийн тулд ийм одоо ажлуудыг хийгдээд босгосон мөнгөөрөө энэ төрөх гэж байгаамаа гэдэг ийм бүрэн тайлбар гаргахын тулд туршилт үеэд авах шаардлагатай байна. За тэгэхээр энэ бүх хугацаанд өөрөө бол хамт байх юм байна тий. Тийм би байхгүй бол утгагүй болчихлоо л та. Харин тий. Гол нь тэр штэ. Компани үүсгэн байгуулагч нар хөрөнгөний зах зээл дээр гаргамагцаа хувьцаагаа худалдаад өөрсдөө ликвид буюу бэлэн мөнгө гаргаж аваад явчихдаг тийм зүйлс байдаг. Энийг сэргийлсэн өмнө нь стратегийн хөрөнгө оруулагч орж ирэхдээ үүсгэн байгуулагчтай нурт хугацааны гэрээ хийж эндээс хувьцаагаа зараа гарахгүй гэдэг тохиролцоо хийдэг. За гих мэтчлэн зүйлс бол ингээд болох нэ тий. Тэгээд олон нийтээс татан төлөвлөрүүлсэн мөнгөөрөө ирээдүйд юу хийх гээд байгаа юм бэ? Үнэлгээгээ яаж өсгөх гээд байгаа юм бэ гэдэг болцлын буюу сонгуулаар бол мөрийн хөтөлбөрийг харж агаад тэр компанийн хувьцааг худалдаж авах уугүй юу гэдгийг иргэн та шийднэ. Тэгээ шийдсэн шийдвэрээ брокертой худалдаа хийлгүүлдэг. За энэ минь эдгээр зүйлс бол бид нар одоо суралцах ёстой буюу хөрөнгийн зах зээл Монгол улсад үүсээд маш бага хугацааг артаа үлдээсэн. Системийн хідэн банк нь гарчихсан. Тэгээ араас нь одоо сүү хувьцаат компани араас сүүн бүтээгдэхүүний зах зээл дээр хоёр дахь дан одоо дан ганцаар хийдэг компани листед болно гэдээ ярьж байгааг сонсох надад бол маш одоо таатай байна. Дээрээс нь би их баяртай байна. Хувьцааг нь худалдаж авах хүмүүсийг бол би мэдээлэлээр хангах болно. Яагаад тэгэхээр энэ өгөөжөө хуваая гэж байгаа хүмүүс буюу энэ хүн ганцаараа саяныхаа өгөөжийг тэр 10 дахин өсөлт 5 дахин өсөлтөөр бий болж байгаа үнцнийг ганцаараа аваад явах сонголтны хүнд байгаа байхгүй. Ер нь Монгол улсад одоо хүртэл байдаг зүй тогтол нь юу вэ гэхээр хөрөнгөө хин нэгэнтэй хуваалцахыг хүсэхгүй өөрөө л хадгалаад яваад байгаа хэсэг нь түлхүү болон дийлэнх болгоно тий. Тэгэхээр та бол энийг хуваая гэж байгаа шийдвэрийг гаргасанд баяртай байна. Энийг би бол видеогоор баримтжуулаад энд авцсан. Тэгэхээр хизээ нэгэн цагт байс гээл энэ хэсгийг нь тастаад үзүүлээд яг ингэж хэлсэн чинь нөгөө Shark Tank дээр би яг бас нэг юм амлаж исэн байхгүй юу. Би энийг үйлдвэр болгоно гэсэн үндэсний үйлдвэрлэл болгоно гэж амлаж исэн байхгүй юу. Яг тэрнтэй адилхан сонсогч чинь одоо бол ямар ч байсан үйлдвэрлэлийн хэмжээнд ирчлээ. Одоо дараагийнхаа амлалтыг энд хийчих шиг боллоо. Тий. Тэгээд амлсан зүйлс нь биелдэг хандлага байгаа гэдгийг сонсох ажиглах одоо их гоё байла. Тэгээд нөгөө танай бизнесийг тэг Milkman-ыг угаасаа бусдаасаа ялгаруулад байгаа зүйлийг та 2-3 одоо үзүүлэлтийг нь хэлэхгүй юу? Яагаад Milkman гэж тий би яагаад би танд хөрөнгө оруулах хэрэгтэй юм бэ? Одоо нөгөө Shark Tank нь буцаад ирсэн дээ дараагийн. Нэгдүгээрт бол энэ баталгаатай бидний түүх. Энэ бид нар сүг боловсруулаа те ийм олон төрлийн бүтээгдэхүүн болгоод идэх гэсэн нь нэг сайндаач биш. Тухайн үеийн хүмүүс өлсөж үхэх гээд л байсан юм байлээ л те. Ингээд хүнс байхгүй ийм хүтэн тэгээд эрсдэл суур амьсгалтай орчинд одоо байнга нөгөө мах идэх нь цохимжгүй. Тэгээ ингээд өөр хүнс хайгаад исэн. Тухайн нөгөө ямар ногоо могоо байх биш. Тэгээ ингээд сүг боловсруулах нь өөрөө нөгөө шимтэж илээ олж авах анхдаг хэрэгцээ байсан учраас сүг боловсруулж сурсан байгаа юм. За тэгээд энэ нь өөрөө одоо яг энэ одоо бүс нутаг буюу монголчуудад ингээд 5000 жилийн одоо түүхтэйгээр бидний яг өвлж ирсэн одоо яг өв соёлын нэг хэсэг. Тийм учраас энэ одоо өв соёлыг ингэж олон нийтийн компани болгоод тэрнийх нь одоо нэг эзэмшигч болгоно гэдэг нь энэ том утгаараа их сонирхолтой бөгөөд утга учиртай зүйл санагдаад байна. Хоёрдугаарт бол мэдээж түрүүний яг бүтэн ярддаг тэр фреш гэдэг байдлыг л бид нар хангана. Одоо угаасаа л зөвхөн тухайн өдөр л үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л таньцаарай. Хүнсний бүтээгдэхүүн нэгт ойр байх тусмаа сайн. Хоёрдугаарт мэдээж одоо фреш байх. Одоо
одоо шинэл гэж ярьдаг та тий. Тэгээ нөгөө шин гэдэг үгийг бас хэд их ашигласаар байгаа. Шин гэдэг үг нь хуучин болцсон гэдэг шиг. Тэгэхээр нэг ийм хоёр зүйл бол гарцаа байхгүй. Одоо магадгүй манай компаниг сонгох шалтгаан мөн болно. За ер нь зүгээр энэ дээр нэг юм яриад хад түрүү нөгөө нэг хөрөнгө гэдэг дээр зүгээр нөгөө монголчуудын ашиглаж ирсэн тэр өөрөөр нь хөрөнгөлж байгаа энэ процесс айгүй хэцүү учраас одоо бид гадны хөрөнгөд ашиглаад байгаа. Одоо хаягийн дээр нь байгаа да сүүн юу лээ хөрөнгө гэдэг нөө хуурай хөрөнгө ашиглаад байгаа гэсэн үг. Тэгээ энэ ч өөр нөгөө Монгол тарганы хамтыг гаргаж чадахгүй. Монгол тарга гэдэг ондоошлол нь байхгүй байгаа учраас энэ яг нэг манайхыг сонгох шалтгаан гэж хэлэх гээд. Та бусад тийм бусад таргыг борлуулагч байгаа бусад бүтээгдэхүүнүүдийг хэлж байгаа юм шүү дээ. Би ч сайн өөрийгөө ярьж ирсэн. Түрүүн хөрөнгөний тухай ярьж хахад зах зээл дээр борлуулагч байгаа бусад тараг болон энэ сүм бүтээгдэхүүнүүдийн ашиглаж байгаа хөрөнгө нь өөрөө гадны хөрөнгө байгаа юм шүү гэж байгаа юм шүү дээ. Тэр утгаараа одоо манайх ялгарч буюу одоо ондоошлол нь энэ дээр гарч ирж байна гэсэн үг. За ямар ч тач хувь хүний өнцгөөс надад бол таалагдлаа. Шалтгаан нь нэгдүгüүрт бол таны анх эхлүүлсэн анхдагч цэг нь бол их таалагдсан. Ажил доорой гэд явсан чинь тухайн ажлын байран дээр нь хүмүүс үнэлэхгүй байхлаар нь яагаад би өөрийгөө үнэлж болохгүй гэж гараад тэгээ энэ бизнесээ оргуу осноос босгоод тэгээ Shark Tank-т ороод хүмүүст амлаад хөрөнгө оруулалт аваад хариуцлагатайгаар тэрийгэ босгоод дараагийн шатанд хүрч байгаа гих зэрэг зүйл чинь. Тэгээд бас энэ компанийг зөвхөн бүтээгдэхүүн борлуулад мөнгөтэй болоод зогсохгүй тэрийгэ өргөжүүлээд өгөөжийг нь бусдаагаа болцоо яг нээлттэй компани болгоё гэж зорж байгаа гэдэг чинь. Тэгээ энэ яг шин цаг үеийн залуучуудын өөрсдийнх нь яг зориглож хийх ёстой зүйлсийг та бас зорио явж байгаа нь надад маш их таалагдлаа. Тэгээд энэ мэдээлэл бас хүмүүст хүрээд цааталт нь байгаа нюанс гэдэг шүү дээ. Энэ санааны цаана байгаа зориод байгаа зүйлийг ойлгосоо гэж би хүсэж байна. Яг чин сэтгэлээсээ энийг ойлгоод тэгээ Milkman гэдэг брендийг харахтаа энэ брендийг чинь ингэж хүн босгоод ингээд манай гэрийн хажууд манай энэ хүнсний дэлгүүр тавьчихсан байгаа шүү. Энийний цаана монголчууд бидний биед тохирдог нь шинжлэх ухаанаар судалгаагаар баталгаажсан зүйл байгаа юм байна шүү гэдгээ ойлгож авч хэрэглээд тэг хэсэг хугацаанд хэрэглэсний дараа хөрөнгөний биржээ сувцааг нь худалдаж аваад өөрөө өгөөжийг нь дивидендийг аваад compound interest хийгээд ингээд цаашаага тэр хүн бас санхүүгийн эрхчлөлөнд түрээсэ гэдэг энэ гоё аяллыг туулж байгаа юм байна. Ган төгсдөө маш их баярлаа. За баярлалаа урьж оролцсоосонда. Тийм тэгээд гэр бүлд нь бас баярлаа гэж хэлье. Өөрөө чинь гэр бүл бас тэгээд энэ бүх юмны хажуугаар дэмжиж байгаа байх гэж найдаж байна. Баярлалаа. За үзэгчдээ та бүхэн энэ удаагийн ярилцлагаас бидэнд байгаа хүлээлттэй дүүцгүүс мэдээллийг олж авсан байх гэж найдаж байна. Тэгээд энэ мэдээлэлээ дан ганц өөртөө битгий үлдээгээрэй. Бусдтайгаа ярилцаарай. Энэ сэдвэр мэтгэлцээрэй. Тэгээ энэ мэдээлэл дээрээс ашиглаж болох зүйл бол ашиглаад амьдралынхаа чанарыг сайжруулаарай гэж хүсье. Танд жаргалыг хүсье. Дараагийн дугаар хүртэл баярлалаа. Та бүхэнд хүргэж байгаа подкаст таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ та манай баг хамт олныг дэмжиж энэхүү аяллыг улам илүү өргөжлүүлэхийг хүсэх юм бол доор дурдгдсан байгаа банкны дансаар хандив үйлгэх боломжтой шүү. Танд баярлалаа.